Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэгрүүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ чигүүрэл тагнан намжаадар буюу дэлхийг цэвэрлэгч эрчүүд гих байгаль орчин болон аялал хослуулсан Солонгосын MBC телевизэн гаргасан нэвтрүүлгийн талаар ярилцах болно. Хөөх. Нэвтрүүлэгт жүжигчин Ким Сок Кун, жүжигчин Kwon Yul, ютубер Им Уил, жүжигчин Шин Жеанар оролцсон бөгөөд тэдний Монголд ирсэн зорилго нь хөгжүүлдөөж аялж зугаацах биш. Хүрээлэн буй орчинтойгоо танилцаж хамгийн сүүлд цүл рүү явах ёстой. Хэд хэдэн сонголт байсан ч Монголыг сонгосон шалтгаан нь Монгол дахь хог хаягдлын нөхцөл байдал ямар байгааг сонирхол татснаас гадна Солонгостой ижил системээр 20 жил болсон гинэ. 2000 онд анх шар тоос гэдэг юм Солонгост гарсан юм байна. Шалтгаан нь Монголын цөлийн салхи нөлөөс учраас тэр цагаас хойш Монголын хүрээлэн буй орчныг сонирхсон гинэ. Ингээд жүжигчид Монголд ирэхэд тэдний багийн дахиад нэг гишүүн болох ютубер номод төрүүлж ирээд тэднийг тосч авдаг. Тэрээр хаасаагүй аялж влог хийдэг бөгөөд Монголд өмнө нь ирж исэн туршлагатай. Ингээд онгоцны буудлаас хот руу явах замдаа энд ирж исэн номоодоос Монгол олноос хамгийн амттай нь юу вэ гэж асуухад бүх мах нь амттай. Гэхдээ ногоо байхгүй. Ганцхан мах л иддэг гэхэд манай жолооч ах бид нар ногоо иддэг гэж солонгосоор хэлдэг. Ганцхан мах уу? Тийм ээ. Бид ногоо иддгээ. Иддэг юм. Манай загас жоохон муутай. Загас уу? Гэхдээ солонгосчууд амар сони яагаад бид нарыг махнаас өөр юм иддэггүй гэж бодоод идэм бол. Тэгээ жолооч ах манайх загсал муутай болохоос ш ногоонууд байгаа гэд номоодыг хэлэх үггүй болгодог. Тэд хооллохоор замда хоолны газраар очиход хүүхдүүд менуга бариад манайх руу ороорой гэж зогсож идэг. Тэр бонгор хүүхэд хөөрхөн байгааз. Ингээд хоолоо идчихэд байрлуугаа явах замд нь солонгост байдаг сүлжээ дэлгүүрүүд их байсан болохоор гадаадд биш их орондоо байгаа юм шиг санагдаж байна гэдэг. Маргааш нь улаанчуулуудын хогийн цэг рүү явцгаана. Газар дээр ийм хоолой байвал газар доор хог хаягдал булсан байгааг илтгэдэг гинэ. Энд гарчхаа Монгол ах улаанчуулуудад амьдардаг хүмүүс болон хүүхдүүдэд тусалдаг. Хотод нийт 5 хогийн цэг байдгаас хамгийн том нь улаанчуулуудын хогийн цэг. 4 том дүүргийн хогийг наашаа авчирч хайд юм байна. Амар харагдаж байгааз. Жилд 60-аас 75 мянган тонн хог булдаг. Одоогоор энэ бүст 8 мянган өрх амьдарт юм байна. Солонгосын хогийн цаг 20 жилийн өмнө яг ийм байсан бол одоо дахин төлөвлөлт хийгдээд цэцэрлэг түрээлэн болсон байгаа мэн. Нэвтрүүлгийн магийнхан энд амьдардаг айл руу орж үзгээр явна. Яста хөөх юм аа. Жинхнээсээ энд хүн амьдардаг байх нэ. Монголд айл руу хоосоо орж болтгүй гэсэн соёлын дагуу хэрэглээний хүнс хүүхдийн жих барьж ороод гэрээ эздэд тарааж өгдөг. Солонгосчуудыг орж ирэхэд игч цай хайгалж өгөөд чансан махнаас хүн бүрт нэг нэгээр нь зүсч тараана. Гэрт байгаа хамгийн ялах хүүхэд 17 хоногтой уянгаа гэдэг. Уянгаагийн ээжийнх нь ээж, тэр ээжийнх нь ээжгээд 3 үеэрээ хамт амьдарч байгаа мэн. Ээж нь энэ хүн. Та эмээ нү? Ямар хамааралтай юм бол? Өндөр юм ээ. Өндөр эмээ. Өндөр үеэр амьдарч байгаа байх нь. Тийм ээ, их залуугаараа хүүхэд төрүүлдэг байх нэ. Хүүхдүүд нь хоорондоо авчирч өгсөн тоглоомыг нь булаацалтаж маргана. Энэ айл улаанчуулуудад амьдраад 12 жил болчихоо. Зуднаас болж өөрсдөд нь байсан бүх малаа буюу 100 гаруй малаа алдаж хотод ирж амьдрахаас өөр аргагүй болсон. Гэхдээ хөдөө хэцүү шүү. Насаараа цуглуулж хариулсан мал нь нэг л зуднаар бүгд байхгүй болдог гэхээр ингээд малгүй болсон энэ гэр бүл хотод орж ирж хогийн цэгээс хогтууж үнд хүрэх юм байвал зарж амьдралаа залхуулдаг. Энэ аваар хөдөөнөөс орж ирсэн айлууд их амьдард юм байна. Тэгээд энэ гэртхэн ажил хийдгийг насуухад гэрт байх өсвөр насны хүүг заагаад ганцаараа ажиллагаа гэж ярьсан. Тэгээ ганцаараа гарна. Тэгээд бороотой үед нь нороод, хаатай үед нь наранд нь хатаад тэгээ. Солонгос багийнхан 2 хуваагдаад 2 нь хогийн цэг рүү хүүтэй хамт явж үлдсэн нь тэр авийн сургууль руу явах оролдог. Энэ үг Бат чулуун гэдэг 7 хоногтой 2 удаа хогийн цэг рүү ирж хог түүд юм байна. Түүдэг юмнуудаас нь хамгийн үнэтэй нь залхуур. Дотроо зэстэй болохоор үн төрдөг бол дараагийнх нь бензин болон тосны савнууд гэсэн болохоор хоёр жүжигчин хамгийн үнэтэй зүйлсээ ирэлт Бат чулуунтай хамт гардаг. Нөгөө залхуур нөгөө бензиний сав нөгөө тосны сав маа. Ер нь ихэвчлэн ундааны сав түүж тушаад юм байна. Эднэрийн нэг гайхаж байсан зүйл нь хогоо ялахгүй унааныхаа савны гаднах шошойг нь яагаад туулахгүй байгааг гайхацгаадаг.
Утгаар нь хогийг ялгадаг хүмүүс юм чи аргагүй илгүү дээ. Манайх одоо хизээч тийм болох юм. Туулдгүй юм уу? Тийм ээ тийм. Бачуулуун 5 настайгаас хог түүж эхэлсэн. Энийг сонсоод би бүр сонирн болсон шít. Зүгээр тоглоод юу ч бодохгүй явж явах насан дээрээ өөрөөсөө том шуудаа өргөд хог түүж мөнгө олж исэн гэхээр бас л өдөрт ийм том шуудаа 10 ширхгийг дүүргэж нэг өдрийнх нь ажил дуусна юм байна. Тэгээд цуглуулсан шуудаатай хуванцруудаа аваад тушаадаг газар руу нэг цаг алхдаг гинэ. Нэг үсэр нэг цаг гарна л явцтэй. Тэднийг түүсээ хуванцраа тушаагаар явж байгаа хооронд сургууль руу явсан эдийн бичлэг гарах ба тэнд тоглоом, саксны талбайтай доторхойг нь маш өөрхөн тогтуулсан сургууль өгддөг. Анх энд ийм сургууль байгаагүй бөгөөд энэ хамт яваад байгаа ах санаачилж хийсэн юм байна. Ахын хэлж байгаагаар би энийг ганцаараа хийгээгүй. Маш олон хүмүүсийн сайхан сэтгэлийн тусламжтай бий болсон бөгөөд өөрөө ийм амьдралаар амьдарч үдсэн болохоор энэ авийн хүүхдүүдэд туслахыг хүссэн гинэ. Мэдээж хэрэг энэ бүх зүйлүүдийг би хийсэн биш, маш олон хүмүүсийн тусламжаар хийж байгаа зүйлүүд. Ийм амьдрал үзсэн учраас энэ хүүхдүүдэд Дотроо бүр үндэсний хөгжмөр хичээллэх ангитай. Олон хүүхдийн боловсрол жоохон жолтгой тус нэмэр болж байгаа гэж ярьдаг. Одоо хог тушаагаар явж байгаа эдийн бичлэг гардаг бөгөөд энэ том шуудааг батчулуун хоёрыг үрж чаддаг гинэ. Тэгээд тушаадаг газар ирж хиллүүлэхэд нийт 21 кг болдог бөгөөд 1 кг хуванцрыг 400 төгрөгөөр тооцож нийт 8400 төгрөг болсон. Воноор 3200. Чим байгаа үстэй. Юу вэ? 21.6 8400 гэж байна. Ким Соккун жүжигч хэлэхдээ одоо би Монголын талаар бодоход хамгийн түрүүнд Батчулуун надад бодогддог. Тэр хүүхэд хитрхи хайран санагдсан ч жоох хүүхэд мөртлөө амьдралын хатууг тийм ч хэцүүгээр хүлээж авахгүй баяртай байгаа нь миний сэтгэлд тод үлдсэн гэдэг. Маргааш нь тэд мод зардаг газар руу явахаас өмнө байранда хогнуудаа ялгаж хаяхдаа ус ундааныхаа савнуудын шошгыг бүгдийг нь хуулж ангилж хаяна. Солонгос хүн болгонд зуршил амьдралын нэг хэсэг нь болчихсон байдаг дөө. Ким Соккун жүжигч хэлэхдээ Монголд хогоо ялгаж хайдаггүй, хогоо ангилж хайдаг соёлыг хурдан эхлүүлээсэй гэж хүсэж байна гэдэг. Солонгосчууд ч бараг шил, лааз, хуванцар, энгийн хаягдал, хайрцаг гэд бараг 5 6 ангилж хайдаг хүмүүс чинь ингэж хэлэх нь аргагүй л үү дээ. За ингээд мод худалдаж авахар зандаа гарлаа. Монголчуудад мод тарьдаг өдөр гэж байд юм болов уу гэд хайгаад үзтэл 5 болон 10 сард бүх нийтээрээ мод тарих өдөр байд юм байна. Эдний хэлж байгаагаар хамгийн анх Монголд солонгосчууд мод тарьсан бөгөөд олон улсын хүрээлэн буй орчны хөдөлгөөний хамгийн амжилттай нэсэн гинэ. Солонгосын дайны дараагаар бүх уул нь нүцгэржүүлсэн ч мод тарих өдөр гэж тогтоосноор хаасайгүй мод тарьж эхэлсэн. Одоо ийм гоё болсон байна. Манайд мод зардаг газраас тарих модоо авахар явдагч зам нь нэг л биш болж эхэлнэ. Тэгвэл тэд дараагийн дугаарт модоо худалдаж аваад тарихаар явж чадах болов. Эрт Swebers reality шоуг үзхийг хүсвэл Univision-ы Аз багц Look TV-гийн Солонгос дэснээс үзэх боломжтой бөгөөд Солонгос англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа үзэгчид байвал Univision-ы 113 дээр гардаг Lifetime сувгаас үзэх боломжтой юм шүү. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний Instagram-ыг дагахаа мартаа дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.